Монголчуудын дунд байдаг нэлийн алдартай нэг хоёр зүрд зүйгийг хэлье. Эхнийх нь мянга сонсохоор нэг удаа үз гэж. За хоёр дахь нь юу гэхээр жор үдсэн эмчээс зовлон үдсэн чавганц дээр гэсэн. Ийм хоёр зүрд зүг маш их түгээмэл тохиолддог. Энэ хоёр зүрд зүйгийн гол санаа нь юу гэхээр ер нь бол ямар нэг зүйлийг номоос ч юм уу эсвэл ажиглаж сурахаас илүүтэй хийж сурах юм бол буюу бодит туршлага илүү чухал үр дүнтэй, бодит туршлага чухал юм байна гэсэн энэ санааг илэрхийлдэг. Тэгэхээр би энэ хоёр зүрд зүйг яхад нэг жоохон өөрчлөе гэж бодож байна. Та нар ингэж бодоод үзээрэй. Мянгантаа сонсохын сацуу нэг үз. Нөгөөх нь жорооч мэддэг зовлонгоос үдсэн чавганц бүр илүү юм биш үү гэж. Хэрвээ ингэ бодоод үзэх юм бол энэ зүрд зүг дутуу байсан юм биш үү гэдэг ийм санаа та нарт төрөх баха гэж бодож байна. Тэгэхээр энэ суур мэдлэгийг яаж олж авах вэ гэдэг асуудал бол энэ ухастай сэтгэгчдэд бол нэлээд чухал зүйл байдаг. Нэг ялангуяа мэдээллийн хэд найдвартай вэ гэдгийг үнэлэхэд бидний суур мэдлэг маш чухал нөлөө үзүүлдэг. Суур мэдлэгтэй зөрчилдөж ивэл тэр зүйл худал байх магадлал өндөр. Ерөнхийдөө суур мэдлэгийн дагуу байх юм бол тэр зүйл үнэн байх магадлал өндөрсдөг. Гэхдээ хүмүүсийн суур мэдлэг ямар байх вэ гэдгээс хамаарна. Сайн суур мэдлэгтэй, илүү их өргөн хүрээний суур мэдлэгтэй байх уу, эсвэл багахан нэмхэн суур мэдлэгтэй байх уу гэдгээс хамаардаг. За энэ тухай манай номын 77 дугаар хуудасд юу гэдөрсөн байна вэ гэхээр мэдээлэл үнэн эсхийг шалгахад суур мэдлэг зайлшгүй шаардлагатай. Мэдлэгийн цар хүрээгээ тэлэх нь мэдээллийг оновчтой үнэлэх суур болж өгдөг. За өргөн хүрээнд уншаа, санал бодлоо солилцоо альвааг ухаж ойлгох хандлагыг төлөвшүүл. Ер нь өргөн хүрээний мэдлийг орлох зүйл байхгүй гэж. Тэгэхээр энэ өргөн хүрээний мэдлийг олж авах буюу энэ суур мэдлэгийг өөртөө төлөвшүүлэхэд ямар арга замууд байд юм бэ гэхээр нэг нь туршлагаар олж авах, нөгөөх нь бол ном сурах бичиг, эсвэл юу гэдгийг энд эндээс унших, за подкаст сонсох ч гэдэг юм уу те. Ийм байдлаар олж авах гэсэн юм хоёр хувилбар байдаг юм байна гэж. За хүмүүс бол эхний хувилбарыг их онцлдог. Ер нь туршлага чухал шүү дээ. Эцсийн эсвэл тэгэл нэг юм уншаад яах юм бэ гэсэн ийм санаа хэлдэг. Би туршлага үгүйсэх гэсэнгөө гэхдээ туршлагад бол үндсэндээ нэг 3 том бэрхшээл тулгардаг юм байна. Энэ 3 бэрхшээлийг авч үзье. Нэгдүгээр нь туршлага бол маш хязгаарлагдмал байт юм байна гэж. Хүний амьдрал тохиолдож болох зүйлсийг та нар төсөөлөд үзтээ. Дээрээс нь хүний ухамсарт амьдрал гэдэг бол үндсэндээ залуу хүний хувьд бол нэг 10-аас 20 жилийн хооронд л үргэлжилж байгаа. Тэгэхээр тэр амьдрал тохиолдож болох зүйлс юу билээ? Тэр хүний үзэж харах зүйлс юу билээ гэж бодоод үзэх юм бол энэ бол маш цөөхөн байт юм байна. Маш өчүүхэн байт юм байна тий. Одоо маш олон хүмүүс энэ хорвоо ертөнцид амьдарч маш олон бүтээлүүд хийгдсэн байдаг бол тэр хүний амьдрал бол тухайн цаг үеэл гарна, тухайн газар орноо л харж амждаг. Мэдээж орчин үед бол дэлхийн хавтгай болоод хүмүүс ийш тийшээ аялж үздэгч гэсэн энэ бол одоо өмнө амьдарсан 100 хүн, 1000 хүн, сая хүний амьдралтай харьцуулах юм бол нэг л хүний амьдрал, нэг л хүний туршлага байд юм байна гэж. За хоёрдугаарт нь туршлагыг хүн сонгож чаддгүй юм байна гэж. Өөрөөр хэлбэл аль улсад төрөх үү, ямар цаг үед төрөх үү, ямар айлд төрөх үү, тэ? Энийг бол хүн сонгож чадахгүй гэж. За тэгээ бидний амьдрал тохиолдог маш олон зүйлс бол бидний хяналтын гадна талд байдаг. Өнөөдөр надад юу тохиолдох уу гэдгийг би бүрэн шийдэж чаддаггүй. Ямар ч одоо аз эз тохиож болно гэсэн үг. Энэ тохиолдолд туршлага бол заримдаа бидний хүсснээр болж ирдэг юм байна л да. За сүүлийнх нь туршлагыг хүлээж авах одоо чадах бол хүн болгон харилцан ялгаатай байдаг. Зарим хүн бол ерөөсөө туршлагыг хараад жижигхэн туршлагаас ч гэсэн маш их зүйлийг сурч чаддаг бол өөр нэг хүмүүст маш олон гоё туршлага сургамж өгөх тохиолдод байхад тэрнээс юу ч авч чаддаггүй ийм тохиолдол байдаг. За энийг бол тэр арабын зүрд зүг маш гоё хэлсэн байдаг. Илжиг ариун хот Мекка руу явсан ч илжиг хിവэрэл байх болно гэсэн энэ санаагаар илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энэ бэрхшээлүүд бол туршлагаар суур мэдлэг олж авахд бол саад болт юм байна. За энийг нөхөхийн тулд хүн төрөлхтний нэг гайхамшигтай нээлт болох ном судар. За энэ нэг ялангуяа текстээр бичгийг хадгалдаг энэ хэл яриа гэдэг юмны ачаар бид нар цаг хугацаа орон зайг алгасах энэ боломж нээгддэг. Тэгэхээр та бодоод үзэлтэй дэлхийн хамгийн шилдэг гайхамшигтай санаануудыг бүгдийг ном сурах хүчиг дээр эсвэл янз бүрийн одоо
контент хэлбэрээр хадгалаад үлдсэнийг та бүхэн үзэх боломжтой гэсэн үг. Одоо юу гэдэг эртний маш сууц сэтгэгчдийн бүтээлүүдтэй танилцах. За өрн дахинд гэх юм бол Декарт, Монтенч байт юм уу те дорн дахинаас гэх юм бол Будда ч юм уу эсвэл Күнзийн санаатай ч юм уу танилцах боломж нэгж гэнэ гэсэн. Тэр хүмүүс энэ санаагаа бол айл дээр үед хийлээд өнгөрчихсөн. Тэр хүмүүс энэ хорвоо ертөнцийн дээр одоо байхгүй ч гэсэн тэр хүний хэлсэн санааг бид нар номноос олж авах юм боломж нэгддэг гэсэн. Тэгээ энийг Шотландын эрдэмтэн тэр Томас Карл гэдэг хүн маш гоё хэлсэн байна. Өнгөрсөн бүх хугацааны сүнс гагцгүй номд оршино гэж хэлсэн байгаа гэсэн. За ийм учраас бид нар тэр өнгөрсөн баларсан гэх юм уу тэр өнгөрсөн цаг хугацаанд байсан тэр хүмүүсийн санааг орчин цаг руу дуудаад тэр хүмүүстэй бараг хөөрөлдөх, ярилцах боломжтой болж байна гэсэн. За хоёрдугаарт нь номоос олж авах туршлага, тэр номоос олж авах мэдлэг туршлагыг бол бид нар яаж болдог вэ гэж сонгож болдог. Та юу уншмаар байна? Ямар туршлага аммаар байна гэдэг сонгож болдог. Ямар нэгэн уран зохиол уншаад хүний амьдралтай танилцахыг хүсэж гинөө. Эсвэл юу гэдэг хүний намтар уншмаар байна уу? Эсвэл ямар нэгэн менежментийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ном уншмаар байна уу? Эсвэл илүү их гүн ухааны эрх зүйл рүү ормоор байна уу гэдэг юм. Энэ бүх зүйлийг та хүн сонгох боломжтой. Юу н хүний намтрыг би бас энд онцлмоор байна. Тухайлбал одоо энэ Плутарх гэж хүний харьцуулсан намтрууд гэдэг зохиол байдаг. Энэ маш бол дээрүүд бичигдсэн юм зохиол. Энэ дээр бол эртний грек ромчуудын амьдралыг харьцуулж бичсэн байдаг. Тэгээ энэ номыг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Харри Трумэн бол байнга уншдаг бас. Тэгээ юу гэж хэлдэг байсан бэхээр миний бүх зөвлөгөөд нийлээд өгч чадахгүй зөвлөгөөг энэ Плутархын намтрууд номноос би олж авч чадчихна гэж хэлж ирсэн байна гэж. Тэгэхээр энэ үүднээсээ тэр номноос тэр хүмүүсийн намтраас Харри Трумэн тэр мэрэгэн ухааныг, тэр ойлголтыг, тэр зөвлөмжийг, тэр одоо юу гэдэг уран зоригийг олж авдаг байсан байна гэсэн. Тийм учраас хоёр дахь давуу тал нь номноос сурж байгаа юм. Та ямар туршлага амбарын түүнийгээ сонгох боломжтой гэсэн. Гуравдугаарт нь ямар нэг зүйлийг уншаад, эсвэл ямар нэг зүйлийг эргцүүлээд урьдчилаад нэг юм байд юм да гэдэг төсөөлөл авсан хүн яг тэр туршлага бодит амьдралд нь тохиолдоход тэрнийг хүлээж авахдаа маш тийм соргог хүлээж авдаг гэсэн. Илүү мэдрэмжтэй, илүү харьцуулах боломжтой. Энэ чинь бас нэг тэр хүндний амьдрал тохиолдож исэн зүйл шүү дээ. Тэр зүйл надад тохиолдож байгаа юм байна да ч гэдэм. Эсвэл өөрт тохиолдсон зүйлийг бусдын амьдралд тохиолдсон зүйлтэй харьцуулж чаддаг гэсэн. Ер нь аливаа зүйлийг харьцуулж хийж одоо юу гэдгийг өөр нэг зүйлтэй жишчиж л мэдлэг гэдэг зүйл бүтд юм байна гэж тийм. Тэгэхээр энэ амьдрал тохиолдоод байгаа зүйл бол зөвхөн надад тохиолдоод байгаа зүйл биш юм байна. Энэ өмнө ингээд тохиолдсон юм байна. Энэ нийгэм тохиолдоод байгаа зүйл зөвхөн өнөө цаг тохиогдоод байгаа биш. Урд өмнөсөн энэтэй төстэй зүйлүүд тохиод юм байна гэдгийг харьцуулаад хэлэх юм бол хүмүүс юу харж илүү их тэр аливаа асуудлыг гүн гүнзгий ойлгож ирдэг. Өөрөөр хэлбэл туршлагын чанар эрс сайжирдаг юм байна гэсэн. Тийм учраас зөвхөн туршлагаар дамжуулж аливаа зүйлийг суур мэдлэглийг олж авах биш. Түүнд зэрэгцүүлээд ном судрах биш, контент үзэх, подкаст сонсох, өөр ямар хэлбэрээр мэдгийг олж авах, тэр хэлбэрүүдээр өөртөө суур мэдлэг олж авах гэдэг бол нухацтай сэтгэгчдийн хамгийн суур багаж одоо юугаар ярих юм үйлдвэрлэлээр ярих юм бол хамгийн суур түүхийд байх болно гэж. Ийм сайн түүхийдтэй байх юм бол түүнээс гарч ирж байгаа бүтээгдэхүүн маш сайн байна. Өөрөөр хэлбэл та бүхний сэтгэн бодож байгаа тэр чадвар бол үнэхээр маш сайн болно шүү гэдгийг онцлох гээд байгаа юм. Ингээд өнөөдрийн дугаар дуусч байна гэж.